Намаа Гамбатын баяр тутах гэдэг 1980 онд төрсөн. Анх боксын спортоор 1994 оноос эхлээд гавьяа тасалжуулагч Яндонгийн төмөр бат гişүн удирдлагын анх хичээлж хөл тавьсаа. Тэгээ 97-оос 2000 оны хооронд улсын шгшөөгийн тамирчин байсан. 2000 оноос хойш мэрэгжлийн боксын спортоор тулдаж эхэлсэн. 98 оны Аз ТV-ийн залуучуудын аварга олимпийн боксын 2002 оны мэрэгжлийн боксын WBC холбооны дэлхийн залуучуудын аварга. Анх би шинэ Дорнот аймгийн тэр спорт хорон дээр хөнгөн атлетик зэгсэнд явж ирсэн. Тэгэл боксын хүүхдүүд ирж бэлтгэл хийхгүй. Төмөр багш хүүхдүүд аваад. Тэгэл харж исэн чинь төмөр багш ингээл хүүхдүүд ингээл лабанд авчаана ингээл айгүй гоё техник хэрэгтэй. Тэгэл цогт нь ямар ч гоё болтгийн тэгэл тэрийг хараад ерөөс анх дурлчихгүй. Анх ингээ татагч гисэн. Тэгээд бодоод яваадсэн. Ер нь гоё юм байна да. Тэгээд нэг хөнгөн атлетик зэгсэнд нэг ам багш нь байхгүй бодоод амарцсан чинь тэнгуутаа шууд боксинг клуб руу дахиад атсан. Тэгээд найзуудад байгаа. Тэгэл боксоор хичээж гисэн. Тэгэл тэрнээс хойш тэгэл улам дурлаад тэгэл салаагуудад спорт. Сая Солонгосын тамирчинд бол би нэг миний тасалжуулагч байсан 2 жил миний тасалжуулалтаар ажилласан. Үнээр дамжуулж би саяны тамирчнаа олуулсан л да. Ер нь Солонгосын тамирчид бол надад тулдах тамирчид байхгүй гэдэг. Сая эцсийн содыг тайлсан ч гэсэн. Тэгээд ганц тулдъя гэсэн тамирчин саяны тамирчин ирлээ. Тэгээд надаас бас жингээр илүү насаар 11 дэх залуу ирсэн. Тэгээд одоо Солонгосоос тулдах тамирчин олдохгүй байна.
Сая бол ерөнхийдөө бас тэмцээн уралдаан гэж үгүйгээл бас тэгж бэлгийн сургуультаа бүрэн анхаарч чадаагүй. Гэхдээ яг нодонгийн бол би бас тодорхой хэмжээ бэлгийн сургуультаа хийсэн, хэмжээр хийсэн. Дараагийн тэмцээн дээр бол гол нь бид нөгөө мэрэгжлийн бокс чинь эвент итгэж байдаг шүү дээ. Эвент итгэжтэй бол зөвхөн бэлглээ ягэл байж шүү дээ. Бид сая тэгэл яваал бас нэг хэдэн билетээ бас борлуулад нэг юм уу зохицуулчих санаатай тэгэл барьж гүүгээл ерөөсөө тэгэл өглөө 6 цагт бас бэлгэлээ хичээл өдөө орой 10 11 гэж гэртээ орж ирэл эсвэл ажлын орж ирэл ингээл явсаар байгаа. Ер нь мэрэгжлийн боксд бол би нэг нийт 30 дулаан хийж сая 24 удаа яалт байгуулж 5 яалтад нэг тэнцсэн. 24 яалтыгаа 21-ийг хүн цохилтоор хугацаанаас нь буулгаж авлаа. Тэгээд ер нь
тулаанууд бас хэд хэдэн гол орнууд тулаан хийжсэн. Тэгээд анх Америкийн Лас Вегаст очиж Мексикийн боксчны хүн зохилтоор 1-р раундд 3 унгаад хүн зохилтоор ялж исэн. Тэр бас гоё. Бас ом гүшил төрж исэн. Анхудаа мэрэгжлийн Лас Вегас тулдна гэж бол мэрэгжлийн боксчдын бас мөрөөдөл байдаг те. Тэнд тулдчихж нэр өндөд гардаг. Тэгээд тэр хойд тоглоод Лас Вегасын телевизэн сонин телевизээр гараад Монголын боксч анхудаа Лас Вегас тулдах гэж байна гээл. Тэгээд үнэн маргаатаа гарч ирээд нам цогшонгаагаал. Бас тэр бас гоё л юм л да тийм шүү дээ. 2000-оос 2006 оны сүүл 7 хүртэл Солонгост байсан. Солонгосын Сеул хот 3 жил, Пусанд 3 жил. Тэгээд дунд нэг Америкт нэг хэдэн сар толдож байгаад ирсэн тий. Мэргэжлийн боксч байж байгаад 3 менежер солисон. Одоо сая нэг 7-8 жил завсарлаад нөтн нэг ирэнгээр гарсан. Монголд амирчиндээ толдоод энэ жил гадны амирчиндээ 7-8 жилийн дараа толдож. Яг л одоо дагаа цаашдаа толдно. 39 нэг 40-өөс өмнө 39 хүртэл толдтал тэгэл. Төлөвлөгөөтэй байна. Тэгээ зодог тайл болоогүй. Буцаж ирээнгэн дээр ирж байна. Тэ. Тэгээ өөрсдөө чинь мэдээлэл байхгүй. Сүүлд нь ямар өрөлтөө зөв өрөлтөө юу гэл нэг жин үзсний дараа нэг асуусан. Тэгэл үзсэн. Тэгээ ерөөсө цоглолт зогомж үзээгүй гэсэн л та. Манайр өмнө хүн цоглол авч зогомж үзээгүй.
цогцлыг сайн даадад амьсч ин саяын тэмцээн дээр ч харагдсан. Тэгээд хүн цогцолтод авсан ч гэсэн ингээл эцсийн хүртэл явсаар байгаа л. Нэгдүгээр раундаас эхлээд цусн гойцсон. Тэгэл цусн гойцсороо сүүлдээ нүдний мархаа байгаа толгойн цогцолт аваад таралцуулсан булангаас ирээд дэгжсэн л та 5 дахь раунд дууссан чи. Цогцолт дараад нүдний марахгүй байна. Тэгээд бүх толгойн ингээд үүрээд ерөөсө тоглох чадваргүй болчлоо. Дэгжсэн л та. Тэгээ ер нь их төвсөртэй тамирч юм байл л дээ. Тэгээ оюун болов шал шилжижсэн шүү дээ. Монгол тамирчтай байсан бол аль эзэн цохолоод байл унтсан. Энэ солонгосын тамирч ямар хүргэр ирсэн, ямар төвчөртэй байна. Тэ. Дэгжсэн л хажуунаас тэ. Бас дайчин солонгосууд бас дайчин хүмүүс хэдээс харуулчлаа шүү дээ тэмцээнд тэ. Саяны тулаанаар солонгосын тамирч.
Kevin Pride тэгээ мэрэгжлийн бокс гэсэн юм мэрэгжлийн тулааны спортын чиглэлээр нэг юм хий гэсэн бодолтой. Одоогондоо яг зэгцэрсэн юм алгаа толбоогоо байгаад цааш таашаа тийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ явна. Заавал нэг том заална гэхгүй заа зүгээр 80 төлөвч ч юм уу те сургуулийн заал, спорт заалууд гоё том бэлтгэл жижиг тэмцээнд зохион байгуулаад тамирчтай гоё тулдуулаад туршилжуулаад те бэлдээ тийм рүү зорилготой. Тэгээд явандаа гайгүй тамирчтын тулдаан туршицаад гайгуугаад гадаадын тамирчтай тоглуулад өрсөвчээ гадшаагаар тоглуулад толдуулаад ингээд бэлдэхгүй бол ерөөсөө мэрэгжлийн тулаан байхгүй болчихжээ. Мэрэгжлийн бокс хийж байхгүй болчихжээ. Тий. Мэрэгжлийн боксд бэлдэхгүй болохоор чинь гадаад яг энэ олимпийн бокс чинь яг өмнө дээр одоо үздэг хүн байдгүй Монгол. Гадаад яг олимпийн том тэмцээнд үздэг баг. Гадаад сонирхдаг. Одоо сүүлдээ нэг олимпийн бокс чинь үзгээ байжгаас чинь нөгөө толгойн хамгаалалт болоод хажуудаа мэрэгжлийн лиг мэ гэж байгуулаад ингээл одоо ингээд үржтэй татханд бол ингээд эхэлж штэ. Жинхэнэ бокстой орон хүлэн зөвшөөрөдгийг бол мэрэгжлийн бокстой бэлдэх хэрэгтэй. Тэгжиж шиг мэрэгжлийн бокс чинь Флойд Мэйвезер, Пакьяо өдр чинь шилдэг баян тамирчдын жагсаалт дээгүүр бичгчээд тэгээд чинь хамгийн өндөр нөгөө шагналтай хамгийн өндөр орлоготой тамирчид байдгийг. Тийм учраас хамгийн олон пентэй. Тийм учраас бид мэрэгжлийн бокстой бэлдэж боксчтой улс идэж хүлэн зөвшөөрөгднө. Тийм болохоор бэлдээ гэсэн бодлоо. Бид нар тэгээд төрөв шоос хэдэн залуучууд яг юм бэл явна л да нэг хүмүүс ингээл ивентчтэй бас боломжийн хүмүүс холбоонд оруулаад ингээд зорилготой тийм явжлаа тийм дэмжээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэгтгээд тийм тэгэл боломжоор явна да гэж тийм.
Хүмүүсээ илжлээ л дээ. Баяр тутах нэг муу тамирч авчаа шоу хийчлээ. Хүмүүс муулаа л дээ. Над 10-ны 8 дэмжчихэл дээ намаас гоё явуулчлаа гол үгжээ ингээл баярлаад. 2-1 тим новшийн зантай юмнууд байхаар хүмүүс муулаа л дээ. Юм ийсээ үнийг муулаа л. Тэгээд яачлаа баяр тутах шоу хийчлээ мэйчлээ гэл хэлдэг дэм юм хуцаал дээ. Тийм хүн юм хийж байгаа юм хажуу тийм хүн амар яадаг байхгүй. Хүнийг амар. Гэтэ би мохгүй л дээ удаага дахиад тэмцээн. Тэр нөгөө мэрэгжлийн бокс болгоогоо сая харууллаа шүү дээ. Сонирхчийн бокс гэсэн бол олимпийн бокс бол 1-р раунд алидын цусна гэдэг тогтцохгүйгээр юм чи зогсоодсон байгаа те. Мэрэгжлийн бокс нөгөө цусна гараад ирсэн чинь зодтолтуулаад баг те. Унсан ч босчиж зодтолтуулаад эцсийн хүртэл зодтолтуулж штэ. Тэгэхээр мэрэгжлийн боксын давуу талтай баг. Тэр нимкэн бэлээ тэр дуу чимээ хүчтэй цохолт жинхэнэ цус нокаут гардаг те. Олон үе тулдаг, төсөв төвчөөс шалгадаг. Сая тэмцээн дээр бас харагдсан л баг те. WBC холбооны дэлхийн залуучуудын аварга мэрэгжлийн бокс 2000 оноос эхэлж тулдаж ирсэн Гамбатын баяр дөрөв. Монголын тамирчин наматаа үзээ хайрцаага. Баярын. Батэрдэн шагнад хавтаа. Тэгээ хэцүү юм бол бэрхшээл бол маш их штэ тэгэл хүнд хэцүү. Би толгойдоо бэртэл аваад тэгэл толгойдоо бэртэл эмчилгээ хэлээр гэртээ хэвтрийн дэглэмтэй байж л байла. Хүн үзэг бол. Тэгэл ер нь тэгэл хүн жимийн гасаал ер нь зодолтол хүнд бэлтгэлээ ер нь хэцүү штэ тэгэл байнга энгийн хүн шиг яг тамирчин байхдаа энгийн хүн шиг байж болоо байнгын дэглэм цахилга бат тэгэл нөө сайхан юм бол зөндөө штэ тэгэл ер нь тэгэл ер нь гол нь энэ тулдна гэдэг чинь тэгэл ирч үжиг кайба юм шиг тулдж чинь тулдна ял даун гэдэг чинь тэгэл тэмцээний дараа чи ялтын дараа бол их гоё кайба юм шиг тэгэл Хоёр тамирчин дараа дэсгэсэн тэрхүү Поланы бүлцэн зүсэний үлсаа бидээс чэсгэрэсэ тарахта Монголын боксердаг мандабад холбоо тэгээд удаа-удаас мэрэгжлийн боксын WBC холбооны дэлхийн залуучдын аварга мэрэгжлийн бокс 2000 оноос эхэлж толгойд ихсэн Монголын бокс 29 толгойд 23 удаа ятгах байгуулж 5 янзын Тавбайна эдгээр болсон ах トゥ найз нөхд хөөс бүгд баярлалаа. Та бүхэн мөнхөд хэрэгцээгээр